За анхаар явлаа. За миний хүү харьцуулан 2 дүүтэй айлын том хүүхэд юм байгаа. Тэгээд дүү нойрхон гарсан болохоор юм уу багасаа их бие даасан. Тэгж одоо нэг уйлж онгонохгүй хөрхө өссөн. За тэгээ ямар ч үед бол нэлээд хариуцлагатай альва юмд тэгж ханддаг. Сургууль цэцэрлэг дээр явж байхдаа ерөөсөө тэгж ямар нэгэн төв учруулахгүй ээж авах чихийг халуусвал нүрийг улаалгаж байгаагүй. Ном унших их дуртай хүүхэд байсан. Хөдөө бас их дуртай хүүхэд байсан. Морь мал дуртай. Тэгээд хадмынхан маань хөдөө идэг байсан болохоор тийсээ их очдөг. Тэгээд өхөр малаа бүр маш сайн таньдаг, нэр усаар нь хэлж ингэж явдаг хүүхэд байсан. За ерөнхий болсон сургуулаа төгсөөд миний хүү шалгалт өгөх болсон чинь хуулиар би шалгалт өгнө. Тэгтээ би шүүгч болохгүй. Би өмгөөлөгчл болно гэж хэлж ирсэн. Тэгээд физикийн үнзийг төгссөн шүү дээ уг нь миний хүчин. Тэгээд хуулиараа шалгалт өгөөд конкурсээрээ тэгээд их сургуульд орсон. Сургуулийн амжилттай дүүргээд тэгээд одоо бол мэргэжлэр өмгөөлөгчөөр бол ажилладаг. За би хүүхдүүдээ юу гэдгийг хүнтэй зөв яваарай, найз нөхдөд хүнд итгэж байгаарай. Тэгээд ямар ч хүн тэгш сайхан хандж байгаарай. Ажил амьдралдаа аль алинд нь ерөөсөө өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж байгаарай гэж хэлж загтаг. Тэгээд тэрийг бол хүүхдүүд маань ямар ч байсан сайн биелүүлж аваа. Миний хүү ч одоо 2 хүүтэй, сайхан хантай. Миний бэр ангараг альва юмд их чин сэтгэлээс ханддаг. Илэн талангүй яриа хүрээтэй. Тэгээд маш сайн ээж, эхнэр тэгээд их сайн бэр байгаа. Тэгээд ийм бэртэй болсондоо өгөн бит хоёр бас их баярлаж байдаг. За бит хоёр ч ер нь 3 хүүхэдтэй, 2 хүү 1 охинтой байсан. Одоо болохоор бит хоёр ч 3 хүү, 3 охинтой болсон. 2 бэр 1 хүргэн. Маш сайн хүргэн бэртэй. Энэ бол бас л нэг сайхан одоо бурхны бэлэг гэж хүлээж авч дээр талархаж явдаг юм аа. За ер нь бол хүний амьдрал ирэнтэй бараантай амьдралын энэ амьдралыг туулахдаа миний хүүхдүүд алдаа оноогоо дэнсэлж яриад ирээдүгөө төлөвлөөд тэгээд амьдралдаа ямар нэг юм дээр хөл алдахгүйгээр одоо өөдрөг итгэл дүүрэн өөр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд сайхан амьдраарай гэж аав ээж нь бол өрөөл өрөөдөг. Ямар ч тохиолдолд бол ивээр асуудлаа шийддэг. Тэгээд эрч хүчтэй, эрүүл чирэг, энерги ихтэй, инээд хөөр дүүрэн цалгисан ийм сайхан айл болоорой гэж өрөөл өргөё. За миний охин чинь ингээд хөдөө өвөө эмээ дээрээ өсөж таринсан болохоор ер нь өвөө эмээгийн хүмүүжил ихэнхдээ их өвлөсөн. Тэгээд их тайван, тийм нийтч их сайхан сэтгэлтэй. Тэг ер нь их найзархаг, ер нь айгу тийм гэр бүлийн халуун дулаан уур амьсгалдан гэд өссөн. Айгу хайрлагдаж өссөн. Тэгэл ер нь их зөөлөн хүнэлтэй. Ер нь их олонтойгоо нөгөө аав маань тэгж айгу тийм олуула гэртээ ер нь бужигнаж тэгж хүмүүстэй ингэж өөрийгөө хуваалцаж байгаа юм аа ингэж хүмүүстэйгээ хуваалцаад ер нь тийм тусархуу тэр зангийн одоо миний охин айгу өвлсөн. Дүүгээ бол яг багтаа энэ хоёр чи 10 насны зөрүүтэй тэгээд дүүгээ өсгсөн. Тэгээд намайг ээжигээ бүр ингэж айгу ажилтаа байх үед ер нь их завгүй байдаг гэсэн би энэ хоёрыг жоохон бахтан тэгээд тийм байхад нь бол дүүгээ бол өстэй яг гардаж өсгсөн. Тэгээд яг нөгөө ээж шиг л өсгсөн юм охиндоо. Тэгэхээр ер нь багасаа тийм хариуцлагатай би чинь ерөөсөө л энэ дүүгийнхаа өмнө ганцхан их чинь юм чинь би дүүдээ ийм байх ёстой гэдгийг багасаа тийм суудсан. Тэгээд их сайн ихч, айлын тийм сайн охин одоо ингээ хань ижилтэй болж ийн. Тэгээд бас их сайн хань болох байх гэж би бол охиндоо найдаж байгаа. Тэгээд яагаад тэгэхээр угаасаа нэг тийм гэрийн хүмүүжил сайтай болохоор тэгэл юм зөөлөн тэгээд нэг ууралж уцаарлаад байхгүй тэгээд тэр тал дээр их амар амгалан юм охин байгаа юм да. Одоо охиндоо бүр хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд миний охин ч угаасаа нэг буян заяа одоо аав ээжийн буян заяа тэгэл ирээл айгүй сайн хантай учирлаа. Тэгээд миний хүүг надад төрүүлж өглөө. Тэгээд одоо бүр зээ үгээ төрөхөд би өөр айгүй баярлж исэн. Тэгээд намайг бүр одоо маш их аз жаргалтай болгож байгаа. Тэгээд одоо энэ
хурим найр ингээд сайхан энэ болгонд нь одоо бүр үнэхээр хамгийн сайхан бүхнийг хүсээд тэр одоо зам мөрн өргөж гэрэл гэгээтэй сайн сайхан явах болтугай. Угаасаа ч сайхан явна гэдэгт би бол итгэдэг. Яагаад гэхээр эн чинь өөрөө их зөв хүн учраас цаашдаа ч тэг буруу юм хийхгүй өөрөө тэгээд тэрэндээ хөтлөгдөөд сайхан зам мөрн гэрэл гэгээтэй явна. Ингээд ажил төрлөө үүснэ бүтээд бүр үнэхээр сайхан өнөр өтгөн сайхан гэр бүл болоосай гэд бүр хамгийн сайхан бүхнийг охиндоо болон гэр бүлд нь хань ижилд нь ашигтай басан гэд хөрөөё. Миний хөө хаччолоо 1987 оны 1 сарын 17-нд төржээлээ. Тэгээд одоо Эрдэнэтэд төрөөд одоо яасан цэцэрлэг сургууль бүх юмыг Эрдэнэт юусан. Бага насаандаа бол хөдөө явах их сонирхолтой өвгөндөө очно л гэдэг хөөгт байсан. Тэгээд одоо хичээл номд нямба сайн сурдаг, хөлөх тоглоом тоглодог, 3 удаа цодгор хүүд Эрдэнэтээс шалгарч иржсэн ийм л хүү байгаа. За миний бэр ангараг бол шудраг шуурхай бас хичээнгүй сайн охин байгаамаа. 2 хүүхэд нь ч бас сайхан өсч төрнж байна. Ингээд хүүхдүүдэд ад жаргалтай сайхан амьдрахыг аав нь дандаа мөрөөдөж хүсэж байдаг юм аа.